Монгол улсын нийт иргэдээ та бүхэнд Монгол улсын арчилсан шинэ үндсэн хууль батлагдсан ой мэндчилгээг дэвшүүлж байна. Энэ баярын өдөр үндсэн хуулийг батлагдсан ардын хурлын депутатууд болон гар бие оролцсон хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улс тухайн нийгмийнхаа харилцааг зохицуулсан үндсэн хуулиудтай байсан билээ. Цагаан морин жилийн арчилсан хувьсгалын ялалтаар Монгол улсын нийгмийн эдийн засаг, оюун санаа болон хууль эрх зүйн орчинг өөрчлөх шаардлага тавигдсан юм а. Олон хуульч, улс төрчид нийгмийн зүтгэлтнүүдийн хүч оролцоотойгоор боловсруулагдсан хуулийн төслийг ардын хурлын 430 депутат 70 гаруй хоногийн турш эрдэм ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажилласны үр дүнд 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсын арчилсан шинэ үндсэн хуулийг баталсан билээ. 1992 онд батлагдсан шинэ үндсэн хууль Монгол улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа ажилд, төрийн эрх мэдлийн хуваарлалт, арчил зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаснараа түүхэн ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд үндсэн хуулиа өөрчлөх, түүнд нэмэлт оруулах шаардлагын талаар улс төрчид, хуульчид ярьж хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан 2011 онд Улсын их хурл Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд Улсын их хурлын даргын захирамжаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсэг тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. Улс орны өмнө тавигдаж буй зорилтууд өнөөгийн нөхцөл байдалд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх шаардлага бидэнд байгаа нь үнэ. Эдгээр асуудлыг үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсамаар шийдвэрлэх үү? Эсвэл үндсэн хуулийнхаа суурь зарчмууд дээр үндэслэн органик хуулиудаа өөрчлөх замаар шийдэх нь зөв үү гэсэн сонголтууд яригдж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь улс төр, хууль зүйн, эдийн засаг, шинжлэх ухааны, наривчлсан судалгаан дээр үндэслэгдэж, улс төрийн намуудын зөвшөлдсөн иргэдийн оролцоо, өргөн олноор хилцүүлэгдэж байж шийдэх ёстой ажил юм а. Бид үндсэн хуулийнхаа залгамж чанарыг хадгалан баяжуулж, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, сонгуулийн арчил, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг арчлалын үнд зүйлсийг хөгжүүлсээр ирсэн. Арчилсан нийгмийг цогцлоосон шинэ үндсэн хууль ард түмний маань хүсэл зорилгын баталгаажилт байх болтугай. Монгол улс мандан бадрах болтугай.